Гэхдээ одоо биднэрт ямар ч сан уцаар үүрэг чиглэл өгж аймгийн онцгой гомсгоор дуулж яг та одоо энэ шийдвэрийг баталгаажуулаа гэсэн үндсэндээ та бүхнийг бас ингээд зөвлөдөөд байна. За нэг 5 асуулт хэлсэн. Аймгийн онцгой гомсгийн газрын мэдээлэл ямарсан сонсъё. Сая нь одоо болсон өдрөө сая одоо 20 сарын 1-ний болсон өдрүүдэд ямаргүй байдалтай байв гэдэг мэдээлэл сонсъё. За мөн шинэ коронавирусын одоо хадгалт төвчний үед ямар мэдээлэл ард иргэдэд өгч байгааг за иргэний бүртгэн мэдээллийг сонсъё. За ийм мэдээллүүдийг ямарсан сонсож ингээд шийдвэрээ одоо улсын онцгой гомсгийн шийдвэр бас баталгаажуулах хэрэгтэй гэсэн юм бодолтой явж байна. За ингээд аймгийн онцгой эдийн газрын даргачлалыг болж байна. За улсын онцгой гомс үндсэндээ өнөөдрийн байдлаар 7 дахь хурлаа хийлээ. За улсын онцгой гомсын хурлын хор болсон толгодуулаад аймгийн онцгой гомсоос бас дагаж хурлуудаа зохион байгуулж за мөн одоо улсын онцгой гомс гарсан шийдвэрт толгодуулаад аймаг орон нутгийн хийх ажлын чиг үүрэг за холбогдох одоо албан мэргэжлийн ажлуудын одоо ажлуудыг үйж өгөх үүргэжүүлэх чиглэлээр зохион байгуулж ажиллаж байгаа. За сар шөнийн баяр эхлээс өмнө буюу одоо 2 сарын 23-ны өдөөс эхлээд хөл хорой тогтоосон байж байгаа. За энэ хугацаанд аймгийн хэмжээнд нийтдээ автомашин 26, за иргэн 77 гарсан байгаа. За энэ болохоор дандаа хүндэтгэн үүдэх шалтгаантайгаар гарсан. За энэ ямар хүндэтгэн үүдэх шалтгаантай гэхээр нас болсон одоо чиглэлээр нийт 3 ажил явуулсан байгаа. Үүний дагаад 3 автомашин 10 иргэн, за хүнд өвчтөй 2 автомашин 10 иргэн, за бусад одоо зайлшгүй ажлын шаардлагаар нийт 4 машин 17 иргэн гэсэн нийт тийм тоотоогоор одоо үйл ажиллагаа явуулсан. За аймгийн онцгой гомсоос 2 сарын 23-ны өглөө аймгийн засаг дарга гаргахлуулсан ажлын хэсэг замын үйл суманд очиж ажилласан байгаа. Замын үйл суманд очиж одоо тухайн тусаалгдсан 104 иргэдийн нөхцөл байдалтай танилцах. За сумын онцгой гомсоос хийж авчиржуулж байгаа ажлын чиг үүрэгтэй танилцах. За мөн одоо тэр юунд дээр ажиллаж байгаа 20 тэрбум хүртэл ажиллаж байгаа бүрэлдэхүүнд витамин за мөн одоо бусад маскны хангалттай асуудлыг бол шийдэж өгсөн байгаа. За 20 тэрбум хөл хоригдсон хүмүүс бас тодорхой хэмжээний бас нэг дэмжлэг үзүүлж бууз за мөн холбогдох одоо бас нэг боог мэтчлэн ичгэр зэмсэг бол өргөжих ажлыг зохион байгуулж ажилласан. За өчигдөр буюу шөнийн 1-ний өдөр мөн одоо бас засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг цэдагийн дарга за миний бие гэсэн усууд бас постуудыг үзүүлэх шаардсан байж байгаа. За постуудын нөхцөл байдал ямар байгаа юм гэдэг нөхцөл танилцаж газар орон дээр нь шийдэх зарим нэг асуудлуудыг шийдэж ирсэн байгаа. За нөхцөл байдлын хувьд бол харьцангуй гайгүй. За үйл ажиллагаа бол хэвийн хэмжээнд явагдаж байсан. За өнөөдөр улсын онцгой гомсын 7 дугаар хурал зохион байгуулагдлаа. За энэ хурлаараа бол энэ 27-ны өглөө 8 цагт буух ёстой байсан 20 цэрийн буюу одоо хөл хоройны асуудал маань одоо цаашаа сунгагдаж за холбогдох зарим нэг асуудлуудыг бол шийдвэрлсэн байна. За одоогийн байдлаар бидэнд яг албан ёсоор албан тоотоор бол ирээгүй байна. Үүргүүд. Гэхдээ ерөнхийдөө бол мэдээллийг бол та бүхэн бол бас хэл мэдээлэл сонссон байгаа. За үүнтэй уялдуулаад ерөнхийдөө багц байдлаар нас та бүхэндээ хүргье. За улсын онцгой гомсоос 5 төрлийн одоо асуудлыг бол шийдвэрлсэн. За энэ маань одоо бас яг албан тоот дээр бууж ирэхээр хэд бол задрах юм одоо сайн мэддэхгүй байна. Энэ дээр бол нэлээд тодорхой зүйлсүүдийг бол оруулж өгөх байх. Цаг хугацааны хувьд, за хүн хүчний хувьд, за мөн одоо хөл хоройтой үед ямар хүмүүс ямар байдлаар нэвтэрч гарах вэ гэдэг асуудлыг тодтож өгөх гэсэн байдлаар бодож байна. За улсын онцгой гомсын нарийн бичгийн даргатай би саяхан бол уцаар холбогдож чиглэлээр авсан байгаа. За энэ хөдөө орон нутгаас 23-наас өмнө Улаанбаатартаас юм уу бусад аймаг хотоос ороод ирсэн улсуудыг одоо яах юм бэ? Энэ хүмүүс одоо маргааш одоо буухтаа зэрэг явчихна гэсэн одоо тооцоотой байсан боловч одоо нөхцөл байдал ингээд хоошлогтой зэрэг одоо ямар байдлаар зохион байгуулалтыг хийх нэгдүгээр асуудал. За хоёрдугаар асуудал одоо ээлжнэ гарч байгаа хүмүүс байж байгаа. Одоо уулуурхай компаниудаас зохиолоод маш олон компаниуд байж байгаа. За өмнөх одоо зохион байгуулалтын хэмжээнд бид нар бол тодорхой ээлжээ зохицуулаад аль болохоор гаднаас хүн авахгүйгээр дотоодоо зохион байгуулалт хийгэрэй гэсэн боловч одоо ингээд хугацаа сонголтоо зэрэг хүссэн хүсээгүй одоо гадны нутгийнхаа ээлжийг бас хэлэх асуудал гарнаа. Тэгэхээр энэ хүмүүсийн асуудлыг яаж шийдэх вэ гэдэг асуудлыг бас тодорхой асуудлыг бас хэллээ. За 3 дахь асуудал
20 царид хөл хорио тогтоогдсон замын үе цуунд байгаа 104 хүмүүсийн маань асуудал 29 дуусах ёстой. За энэ асуудыг одоо дуусгах зэрэг ямар одоо байдлаар Улаанбаатар руу тээвэрлэх вэ гэдэг асуудыг бас ерөнхийдөө бол өөртөө бас санал бодлыг бол танилцуулсан. За ингээд өнөөдрийн хурлаар болсон нөхцөл байдлын талаар чиглэлээр товчхон тавхан танилцуулъя. За улс хот хоорондын зөрчил тээвэр суудлын галт хэрэг болон орон нутгийн хуваарьт нислэг хувийн тээврийн хэрэгслэр хөдөлгөөний 2020 оны 2 дугаар сарын 27 оны өдрийн 08 цагаас 03 дугаар сарын 3-ны өдрийн 08 цаг хүртэл одоо сонгогдсон. За үндсэндээ бол өчигдөр маргааш өглөөний 8 цагт буух ёстой үйл ажиллагаа маань сонгогдоод одоо 3 сарын 3-ны 08 цаг хүртэл одоо болж байгаа. Тэгэхээр энэ хугацаанд ямар арга хэмжээ хэрэгжих вэ гэхээр яг өнөөдрийн үйл явагдаж байгаа үйл ажиллагаа тэр хэмжээнд л явагдах юм. Гэхдээ бол одоо төрийн байгууллага болон хувийн аж ахуйн нэгж байгууллагууд бол ажлын цагийн хуулинд байгаа ажиллана. Хамгийн гол нь зам тээврийн асуудал бол энэ зохион байгуулалтанд орж байна гэдэг бол та бүхэн маань ойлгох хэрэгтэй. За Монгол улс бүгнээс Солонгос улсын хоорондоо хоёрчлын хуваарьт нислэгийг төр зогсоосон хугацааг 2020 оны 2 дугаар сарын 27 оны өдрөөс 3 дугаар сарын 11-ний өдрөөр дуустал Монгол улс Япон улс хоорондын хоёрчлын хуваарьт нислэгийг 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрөөс 3 дугаар сарын 11-ний өдөр хүртэл төр зогсоох шийдвэрийг мөн гаргасан байна. За мөн одоо бүгдээс Солонгос улс, Япон, Итали улсад сүүлийн 14 хоногт өртсөн гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй байх. За эдгээр улсаас эх орондоо буцаа ирэх Монгол иргэдийг хилээр нэвтрүүлэхөөс хойш 14 оноо төр тусгаарлах арга хэмжээг авч холбогдох зардлыг тухайн иргэн хуулийн этгээдээс гаргуулах асуудлыг бас шийдвэрлсэн байна. За бэлэн байдлын зэрэг хэсэгчсэн байдлаар шийдвэрлсэнтэй холбогдуулан төрийн албан актыг гадаад орн руу томилтоор зарчиг 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс 3 сарын 30-ны өдрөөр хүртэл хязгаарласан байна. За түүнчлэн коронавирус өвчний халдварын талаар худал ташаа мэдээлэл захирам сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр санаатай болон санамсаргүйгээр түгээсэн өвчний голомт бүртгэгдсэн улсаас ирсэн бөгөөд аялын түүх болон биеийн эрүүл мэндийн байдлыг хуурамчаар мэдүүлсэн. За мэдээлэл өгөхөс татгалзсан иргэдэд хууль тогтоомжийн дагуу хариуцлага тоотож олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулах зарлах шийдвэрийг одоо тус гаргасан байж байгаа. За ингээд алгачаад ирэхдээ зэрэг та бүхэнд бол аймгийн сэд онцгой комиссийн даргын өгсөн үүрэгтэй хамт одоо та бүхэнд хөргүүлнэ. За тэгэхээр нөхцөл байдлын хувьд та бүхэн мэдж байгаа. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг шилжсэн нөхцөлд бол тухайн нөхцөл байдал цагийн байдлаа үнэлсний үндсэн дээр одоо шийдвэрүүд гаргаж идэг. Тэгэхээр бид нар одоо аль нэг тоо хугацаанд бол бас итгэж цаашдаа бол үйл ажиллагаа явуулах бол хүндрэлтэй болж байгаа. Тэгэхээр одоо өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг шилжсэн учраас ялангуяа одоо хөдөө орон нутагт зорихгүй байх, ажлын байран дээр байх, за ямар нэгэн байдлаар томилтоор явахгүй байх мэтлэн олон асуудлыг шийдэхгүй бол яг өнөөдрийн байдлаар одоо өмнөх шийдвэрүүдийг гарсны дараахан гарахгүй одоо өмнө нь ороод ирсэн улсууд байж байна. Одоо чөлөө халаа аваад ороод ирсэн улсууд байж байна. Амралтаа аваад ороод ирсэн улсууд байж байдаг. За ингээд одоо нөхцөл байдал хойшоо сунгахтай зэрэг одоо буцаад одоо гэр орн руугаа явах. За янз янзын одоо нөхцөл байдлын асуудлыг одоо тавиад одоо бидэнд бол маш хүндрэлтэй асуудлыг үүсгэж байна. Тэгэхээр одоо энэ бас 3 сарын 3-ны өдрөөс чайр сонгохыг бас үгүйсэхгүй. Тэгэхээр одоо цаашдаа одоо манай иргэд маань болон одоо манай ялангуяа манай энэ онцгой комиссийн гишүүд за албан хаагчдаа энэ мэдээллүүдийг тодорхой хүргэж зохион байгуулалтанд оруулахгүй бол болохгүй нэ гэдгийг бас энд тавчхан бас таахан дээр хэлье. За ингээд дараагийн хөтөлбөрийн дагуу эрүүл мэндийн газрын дарга нэгцэг дарга үрж байна. За та бүхэнд өнөөдрийн мэнд хүргэе. Бүгдээрээ сайхан шинэсэн үү. За 2 сарын 22-ны өдөр бол шинэ коронавирус халдвар Дорногов аймагт орж ирсэн үед одоо тархах эрсдэл ямар байна вэ гэдэг ийм салбар дундын үнэлгээг анхны үнэлгээг хийсэн байгаа. Тэгэхээр ер нь бол бид нар энэ аливаа халдвар төвчний үед гамшигын үед байнга ийм эрсдлийн үнэлгээг хийж цаашд бид нар яаж ажиллах вэ гэдгээ тогтоож явах хэрэгтэй байгаа. За өмнө нь бол эрүүл мэндийн байгууллага дангаараа хийж исэн. Одоо салбар дундын оролцоотойгоор хийсэн байгаа. За эрсдлийн үнэлгээний багт энэ 10 газраас төлөөлөлд оролцсон. За энэ газрууд бол бас идэвхтэй сайн оролцож хийсэн байгаа. За энэ үнэлгээг бол шадар сайдын 17 оны А08 тушаалаар хийдэг байгаа аргачлалын дагуу. За ингэж хийхдээ бол Дорногов аймаг бол хамгийн одоо маш өндөр эрсдэлтэй ийм аймагт тооцогдсон. Улсын хэмжээнд бүх аймагуд энэ эрсдлийн үнэлгээ хийсэн. 2 аймаг маш өндөр эрсдэлтэй гарсны өмнө говь Дорногов аймаг 2 байгаа. Тэгэхээр энэ бол бид нар одоо цаашд яах ёстой вэ гэдэг асуудлыг тодорхойлж өгч байна гэж ингэж ойлгож байна. За үнэлгээ хийсэн зарчмын талаар товчхон хэлье. За эрсдлийн матрис буюу магадлалын төвшин тогтоох юм асуулт байдаг. За энэгээр бол 15 асуултаар үнэлсэн. За жишээлбэл тухайн орон нутгийн хил хязгаараас салих
ийм халдвар хайлах боломжтой юу? Хариу арга хэмжээ шуурхай авах чадвартай юу? За болсон үйл явдал цааш даймжрах уу гэх мэт ийм 15 асуулт авсан байгаа. За энэний 11-д нь бол олонхороо тийм гэсэн хариулт өгөөд энэ бол 73.3% буюу өндөр магадлалтай гэж ийм одоо хувь гарсан байгаа. За дараа нь эрсдлийн матриц буюу үр дагаврын төвшин тогтоодог байгаа. За үр дагаврын төвшинг 20 асуултаар үнэлсэн. За халдвар бүртгэгдсэн тохиолдолд үйл явдлын нөхцөл байдал хүндрэх үү манай аймгийн хувьд дандаа аймгийнхаа тухай ярьж байгаа шүү. За үйл явдалд хурдан даймжрах уу манад даймжирч байна уу тий. За шалган нэвтрүүлэг тавьчаа бүртгэл хяналтын одоо эсгүй чадахтай байна уу өнөөдрийн байдлаар. За хариу арга хэмжээ авах улс орон нутгийн чадах нөөц хөрөлцөөтэй юу? Хариу арга хэмжээ нэмэлт хүч хэрэгсэл тусламж шаардлагатай юу? Эмнэлэг эрүүл мэндийн байгууллага орны ачаалал энэ үед нэмэгдэх үү? Шууд болон шууд бус байдлаар улс орон нутгийн эдийн засагт хүндрэл үүсэх үү гэх мэт ийм 15 асуултаар авсан байгаа. За энэ дээр тийм гэсэн асуултыг 75% нь өгсөн. Ингэхээр үр дагаврын түвшин бол өндөр гэж ийм үнэлгээ гарсан байж байгаа. За энэ үнэлгээг хийгээд маш өндөр эрсдэлтэй гэсэн энэ үнэлгээ гарсан. Үнэлгээний дагуу бид нар аймгийн онцгой комиссдад зөвлөмжийг хөрвүүлж байгаа. За энэ зөвлөмжөн дээр бид одоо цаашд юуг анхаарах юм бэ гэдэг. Нэгдүгээр энэ засгийн газраас гарч байгаа холбогдох шийдвэрүүдийг мөн одоо Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэх мэдээллийг одоо иргэдэд нэг шугамар хүргэх, нэг мэдээллийн сувгтай байх энэ асуудлыг одоо цаашд бас анхаарч ажиллах хэрэгтэй байгаа. За аймгийн хэмжээнд шинэ коронавирус өвчнөд тэмцэх шаардлагатай нөөцийг бүрдүүлж бэлэн байдлыг хангахыг өшөө нэмэгдүүлэх одоо хийгээ явж байгаа. Гэхдээ энэ бүрэн хангагдаагүй байна гэж үзсэн. За үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан өөр гүйцэж байгаа бусад салбар мэргэжлийн ангийн ажилтан албан хаагч чиглэсэн сургалтыг зохион байгуулах шаардлага байна. Өнөөдөр цагдаагийн байгууллага, зам тээврийн байгууллага гээд олон байгууллагын ажилчид бол бас яг энэ халдвараас өөрийгөө сэргийлэх хэмжээний мэдлэг чадварыг эзэмшээг байна гэж ингэж үзсэн. За манай улсад шинэ коронавирусын халдвар зөөвөрлөж орж ирсэн тохиолдолд дайчлан ажлууд хүн хүчээр сургаж бэлтгэх, бэлэн байдлыг хангах, хаанаас ямар одоо хүн хүчийг авах вэ гэдэг асуудал бас тодорхойгүй өнөө хүртэл байна. За салбар бүр энэ коронавирусын халдварын дэгдэлт үүссэн тохиолдолд даван туулах чадварын үнэлгээ гэдгийг хийх ёстой. За энэ үнэлгээ 3 сарын 10-ны дотор хийе гэж энэ зөвлөмжөнд оруулсан байгаа. Байгууллага болгон бид нар энэ эрсдлийг үүрч чадах уу, бид бэлэн үү гэдэг юмыг үнэлж явах ёстой юм байгаа. За олон нийтийн хамарсан үйл ажиллагааг хязгаарлах, орон нутагт зорчих хөдөлгөөнийг бууруулах чиглэсэн арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлэх. Одоо өнөөдөр энэ хууль хорооны асуудал сунгагдаад явж байгаа маань энэтэй бас холбоотой байна. За шадар сайдын А08 тушаалаар батлагдсан эрсдлийн үнэлгээний зааварчилгын дагуу аймгийн түвшинд эрсдлийн үнэлгээ хийх байсан. За энийг 22 өдөр хийчихсэн байгаа. За цаашдаа энэ ингээд орхихгүй дахин үнэлэх ёстой. За шинэ коронавирусын үед ажиллах орон нутгийн шалган нэвтрүүлэх хяналтын цэгүүдийн үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлнэ. Өнөөдөр 21 пост байгаа гэж ярьж байгаа. Тэгээ энэ маань ямар хөө төвшөнд явж байгаа өшөө сайжруулах хэрэгцээ байгаа юу гэдэг асуудал яригдана. За ийм чимлэгийн ажилтнууд тусгай чиглэл бүхий байгууллагын болон шалган нэвтрүүлэх цэгүүдэд ажиллах ажилтан албан хаагчдын хөдөлмөр хамгааллын хувьдас хэрэгсэл хоног төхөөрөмж, амны хаалт, ариутгал, халдваргүй зохицуулалтын бодис сурвалжууд. За шаардлагатай үед хэрэглэх ийм эмнэлгийн хэрэгслийн судалгаануудыг бас дахин гаргаж шинжилэх, нэмэгдүүлэхийн ажлыг тасралтгүй одоо хийх хэрэгтэй гэсэн байгаа. За орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад шаардлагатай байгаа ийм эмнэлгийн хэрэгслийн онцлогоор хангах, нөөц бүрдүүлэх, эмч мэргэшин чадваржуулах мэдээллийг одоо тогтмол хангах зааварчилгааны ажлууд үргэлжлэнэ. За аймгийн хэмжээнд ариутгал халдваргүйчлийн ажлыг зохион байгуулах зааварчилгаа зөвлөмжийг хэрэгжүүлэх төсөв санхүүг шийдвэрлэх өнөөдөр шаардлагатай байгаа. За гамшигаас хамгаалах тухай хуулийн заасан иргэн аж ахуйн нэгж байгууллагын хүлээх эрх үүргийн талаар одоо олон нийтэд мэдээлэл иргэн хүн ямар эрх үүрэгтэй юм бэ? Зөрчөө дураараа яваад авах ёстой юм уу, үгүй юм уу гэдэг талаас нь бид нар бас нэлээд ярихгүй бол бас асуудал хүнд байна гэж ингэж харагдаж байгаа. За орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа гадаад дотоодын хөрөнгө оруулалтын аж ахуйн нэгж байгууллага гадаад улс орноос одоо хүмүүнлэгийн тусламжуудыг хүсэх ийм одоо шаардлага биднэрт байна. Бид дотоодын нөөцөөрөө энийг хийж чадахгүй нэ гэсэн ийм одоо зүйлийг энд оруулсан байгаа. За орон нутгийн чиглэлд байрлах баталгаат бус авто замын хяналтыг одоо цаашд бас сайжруулах шаардлагатай гэж үзсэн байгаа. За боловсролын байгууллагууд бол хязгаарлалтын дэглэм тогтоосон засгийн газрын шийдвэрийг дагаж мөрдөх. За хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүн зохиомжтой үний өөрчлөлт үүсгээс урьдчилан сэргийлэх
хяналт авах ажлыг эрчимжүүлэх. За шинэ коронавигийн халдварын бүртгэгдсэн улс орноос шууд удан дамжин ирэх зорчигчид ачаа тээврийн мэдээлэл зорчигчдын эрүүл мэндийг сайтаршаалгах улсын хил нэвтрүүлэх чиглэлээр одоо холбогдох газар заавар зөвлөгөө өгч ажиллах шаардлага байна. За хэлийн бомбд гай шалган нэвтрүүлэх хяналтын цэгүүд ажиллах үүрэг үүсэж байгаа ажилтан албан хаагч халдвараас урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангах чиглэлээр зааварчилгаа өгөх, хамгаалтын хувьц зэрэгслэр хангах. Энэ хамгаалтын хувьц зэрэгслэр өнөөдрийг болтол хүнээ хангаагүй надаас хувцснахаар сууж байгаа байгууллага хүртэл байж байгаа. Тийм учраас чиглэлээрээ босоо удирдлага газрууд энийг өөрснөө хангаж явах ёстой. За сар шинийн өдрүүдээр энэ өгнөрөх, айлдар хэсэх, зорчих асуудлыг бас тавьсан байгаа. За усан сан спорт зал, бие биеийг хөгжүүлэхтэй буюу фитнес төвүүд за нэг дор олноор одоо хүн цуглаж ажиллахаас одоо сэргийлсэн ийм заавар зөвлөмжүүдийг өгье гэсэн байдлаар явж байгаа. Зөвхөн өнөөдрийн хуралдаанаар бол бас энийг бараг хорж магадгүй ийм асуудал яригдж байна. За олон нийтийг түгшээхгүйгээр үнэн зөв бодтой мэдээллийг хүргэж ажиллахаар цааш үргэлжлүүлж ажиллах шаардлагатай байна. За халдвараас сэргийлэх бэлэн байдлыг энэ чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг олон нийтэд тогтмол мэдээлэх бид юу хийгээд байгаа юм, Дорногов аймаг юу хийгээд байгааг би иргэдэд мэдээлж авах шаардлагатай байна. За нэвтрүүлэх товчоо зам дундын хяналтын пост бүртгэл хяналтыг чадварыг сайжруулах шаардлагатай гэж. Энэ дээр манай цагдаагийн газар зам тээвэр автоэврийг зохицуулах газраас оролцсон, төмөр замаас оролцсон хүмүүс их юм ярьсан. Одоо бид бол эрсдэлтэй байна гэдэг нэг их ярьсан шүү. Би энэ одоо орсон байж байгаамаа. За сайн шандын 50 ортой эмнэлэг, замун үүдийн 100 ортой эмнэлгүүдийг ашиглалтанд шуурхаа хурдан авах юм шаардлага одоо байгаа. За хариу арга хэмжээ нэмэлтээр авах хүн хүч техник хэрэгслийн тусалцаа авах санхүүгийн дэмждэг хүсэл энэ холбогдох зардлыг шийдвэрлүүлэх асуудлыг улсын онцгой комисс засгийн газарт одоо тавьж шийдвэрлэх хэрэгтэй байна гэсэн байгаа. За нэмэлтээр дэлгэх орц зүйн эдлийн нөөцийг нэмэгдүүлэх хөрөнгөний асуудлыг шийдвэрлэх ийм шаардлага байгаа. За хавтал тусгаарлах зочид буудал байрлуулах газруудтай гэрээ байгуул тооцоо судалгаа хийж тодтогох. Сайн шанд дээр 2 буудалтай гэрээтэй гэсэн. За гэрээ нь ямар байна гэсэн чинь нэг 2-оос 3 өрөөг л авахаар гэрээ хийсэн тэр оролцогч хэлсэн шүү. Тэгэхээр энэ бол өнөөдөр замун үүдээр бид нар бүтэн буудлаар нь тус авч байгаа. Буудлаар нь аваад эхний дээд 2 давхрын одоо эрсдэлтэй нөхцөл байгаа тэр хүмүүсийг оруулаад улаан бүсгээд нэг давхрын тэр чигт нь ногоон бүс болгож тэнд ажиллаж байгаа эмнэлгийн ажилчид цагдаа бусад хүмүүс байрлахаар ингэж зохион байгуулж байгаа болохоос хамт одоо өвчтөе хүнтэйгээ тэнд ажилладаг хүмүүс цуг ажиллаа хийх юм нөхцөл байхгүй. Тэгэхээр гэрээгээ эргэж харах зайлшгүй энийг одоо хэрэгжүүлсэн байх шаардлага үүсэж байгаа. За хүнсээр хангах тооцоо гэж байна. Тэгээ 20 мянган хүнийг сар гэлөө жил гэлөө хангах нөөц манай аймагт байгаа гэсэн судалгаа хөдөө аж ахуй дээр байгаа гэдгээ яг одоо энэ бодиттой юугүй юу гэдгийг эргэж харах хэрэгтэй гэж ингэж бодож байгаа. За сургууль цэцэрлэгийн хоолны зардлын хэмнэлтийг ариутгал халдваргүй төлөвийг зардалж хилжүүл зарцуулах энэ асуудлыг бас тавьж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж орж байгаа. За нийтийн эзэмшлийн талбай орц хонгол айл өрхийн нөхөн жолонд халдваргүйт хийх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна. За голомтонд ажиллаж байгаа эмч ажилчдын бусад хүчний байгууллагын хүмүүсийн одоо илүү цагийн хөлс олгох дээр бас төсөв санхүү нь хүрэхгүй сарын хуваар эдэн хүрэхгүй байгаа. За энийг шийдвэрлэх хэрэгтэй байгаа. За сүм хийж шашны байгууллагын үйл ажиллагаа галын технологи уул аваад нар харах үйлдэлүүдийг хориглох одоо цаашлаад засал ном хийлгэх нэрийдлэр одоо хэд шашны газруудаар хүн цуглах бөөнөрхийг бид хяналтандаа авах хэрэгтэй байна. За хадгалтай үйлчилгээний газруудын эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмд хяналт тавих, халдваргүйтгэл хийх энэ ажлуудыг эрчимжүүлэх хэрэгтэй гэсэн ийм зөвлөмжийг бид нар хүргэж байгаа. Энийг албажуулаад цэцэг дарах цаасаар өгнө. За ер нь бол энэ болзошгүй гамшиг нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн хариу арга хэмжээнд дээр хэрвээ маш өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдсэн бол идэвхжлийн 3 дахь зэрэгт одоо бид шилжиж ажиллах ёстой. За энэ 3 дахь зэрэглэл гэдэг нь юу хэлээд байгаа юм гэхээр бид нар тохиолдлын удирдлагын тогтолцоо гэдэгт орох ёстой. Тухайн тохиолдол дээр бид яаж ажиллах вэ гэдэг. За энэ нь бол зохицуулагчтай, менежертэй 4 багтайгаар ингэж ажиллах ёстой. Энэ бол аймгийн хэмжээнд ийм зохион байгуулалт бид хийсэн байх ёстой. Энэ шадар сайдын А08 гэсэн тушаалаар. Энэ одоо болт хийгдэхгүй байна. Энэ хийгдчих юм бол манай онцгой комиссийн гишүүд төлөвлөлтийн баг, хариу арга хэмжээний баг, эрсдэл мэдээллийн харилцааны баг, санхүү нөөцийн баг гэдэг
4 багт хуваагдаад яг зэрэг энэ ажлууд хийгдээд явж явах хэрэгтэй юм байна. Тэгээ энэ ажил бол хоцрогдож байгаа. За өнөөдрийн байдлаар өглөө 9 цагийн байдлаар дэлхийн улс орнуудад энэ халдвар ямар байна вэ гэдгийг бас хэлэхгүй байж болохгүй байна. Өнөөдөр одоо дэлхийн 39 оронд 2459 одоо өвчл байсан бол шинээр сүүлийн 24 цагт 390 өвчлөлт нэмэгдсэн. За 34 нас суралт байсан бол 11 нэмэгдсэн. За энэ дотор Солонгос 3, Итали 4, Иранд 4 хүн нас сурсан шинээр. За Солонгос улсад бол 169 тохиолдол нэмэгдсэн байгаа. За тэр дотроо 134 нь Дэгүү хотод бүртгэгдсэн байна. За мөн одоо аялын усан онгоцон дээр 695 хүн өвчлсөн байсан бол сүүлийн 24 цагт 61-ээр нэмэгдсэн, 3 хүн нас сурсан байсан бол 1 нас суралт нэмэгдсэн ийм одоо аюултай нөхцөл байдал үүссэн. За энэ тоо мэдээллийг бол би та нар Facebook-ээс харж байгаа байхаа гэж бодож байна. За энэ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын номхон талын баруун бүсийн захирал Такеши Касай гэдэг Япон хүн байгаа. За энэ хүний хэлсэн үгнээс би энд ишлэл татсан байна. Номхон талын баруун бүсийн орнууд шинэ коронавирус халдварын дэгдэлтийн зэрэгтэй эгзэгтэй мөчөд ирээд байна. Хэдийгээр халдварын тохиолдол ихэнх нь хятадд байгаа боловч бусад улсад тархаад байна. Тархалтыг хязгаарлах чиглэсэн арга хэмжээг үргэлжлүүлэхийн сацуу бүх улс орон тэр дундаа Монгол улс халдвар өргөн хүрээнд тархах магадлалыг тооцож бэлтгэл хангах цаг ирлээ гэж ингэж хэлсэн байж байгаа. Ер нь бол халдвар манад орж ирэх болов уу гэж одоо бодохгүй гэсэн шүү. Орж ирвэл бид яах вэ гэж бод. Тийм л ажлыг хий гэж байгаа. Тэгэхээр бид нар одоо монголчууд мундаг эмчин халдахгүй ч гэдэг юм уу ийм ярихгүй орж ирвэл бид бэлнүүл гэж ярина гэж ингэж өгч байгаа. За Монгол улсад бол өнөөдрийн байдлаар коронавирус халдвар өртөгдөөгүй байна. За энд бол тоо мэдээллүүдийг өгсөн байгаа. За энэ бол албаны мэдээ учраас би та нарт ингээ харуулж байгаа. За цаашдаа бол энэ бол албан хэрэгцээнд ашиглах юм мэдээ байгаа шүү. За энэ сүүлийн үед аймагуудад энэ с ิจ гтэй тохиолдлууд бүртгэж байгаа. Энэ дандаа Солонгос, за Япон гэх зэрэг орнуудаас ирсэн тохиолдол. Хятадаас ирсэн тохиолдол бараг байхгүй сүүлийнх нь. Тэгээ энэ дээр одоо бид бас анхаарах шаардлагатай юм байна. За бид нар бол эхний энд би 2 гэвчсэн байна. Эхний үе шатныхаа бэлтгэл ажлыг бол хийсэн гэж ерөнхийд нь хийцэн гэж үзэж байгаа. Хэрвээ одоо хүн амын дунд тархсан тохиолдолд бид яах вэ гэдэг дээр бид юу одоо онцгой анхаарах вэ? Итгэвчлийн 3 дугаар горим гэдэг дээр юу хийх ёстой юм бэ гэдгийг бас товчхон энд харуулахыг хүссэн. Итгэвчлийн 3 дугаар горимд ороход бид улсын онцгой комисс эрүүл мэндийн яамыг мэдээлэлээр хангаж тэндээс тусалцаа дэмжлэгийг байнга авч ажиллах ёстой байгаа. За мөн үндэсний аюулгүй байдлын зөвлөлд олон улсын байгууллагуудыг мэдээлэлээр хангаж дэмжлэгүүдийг авах хүсэлтүүдийг явуулах ёстой байна. За эмнэлгийн ачаал эрс нэмэгдэх тул хөнгөн явцтай өвчтнүүдийг гэртэн эмчлэх чиглэлийг барина. Угаасаа эмнэлэгт авъяч эмнэлгээ орох хүрэлцэхгүй. Тийм учраас гэртэн эмчлэх ийм юм руу орно. Тэгэхээр энд бид бэлнэ үү гэдэг асуудал үүснэ. Өнөөдрийн нөхцөл байдлаас бүр эсэргээрээ өөр юм болж байгаа. За эмнэлэг бол халдвар тарах их уурхай гэж үзнэ. Их уурхай эмнэлэгт ирсэн хүмүүс халдвар авах эрсдэлтэй гэж үзнэ. Тэгэхээр зэрэг энэ их уурхай болсон эмнэлгээс үйлчлүүлэгч эрүүл мэндийн ажилчид халдвар авахгүй байх талаас нь бид нар шатраалсан арга хэмжээг хэрэгжүүлэх ёстой болж байгаа. За с ิจ гтэй тусгаарласан бүх тохиолдлыг лабораторийн шинжилгээгээр одоо онцлох хатлын судалгаа хийдэг. За энэ дээр нэмээд энэ лабораторийн онцлогоо бол тандалтын за газар зүүн тархалтыг тодорхойлох ийм зорилгоор одоо шинжилгээнүүд хийгдээд энийхээ хариуг шийдвэр гаргах түвшинд ашиглах ийм байдлаар лабораторийг хийх ёстой. Ийм болчихж байгаа. За ойрын үед манай аймаг дээр юу хийх ёстой вэ гэдэг. Замун үүддээ бид нар 25 ортой халдвартай эмнэлэг дийлгэж байгаа. Сайн шанд дээр 40 ортой халдвартай эмнэлэг дийлгэхэд бэлтгэл хангаж байгаа. За энэний бэлтгэл ажлыг үргэлжлүүлж одоо яг нэрхэд бэлэн болох ёстой байгаа. За халдвар үйлдэлийн постууд ажиллуулж байгаа. Энэ дээр хүний эрүүл мэндэд хяналт хийх. За энд бас эмнэлгийн ажилчид хүрэлцэхгүй байгаа учраас сургууль цэцэрлэгийн эмч нарыг дайчлах одоо тэр орон нутагт ямар эмнэлгийн ажилтан байна тэтгэврийн эднэр энэ хүмүүсийг малын эмч нарыг дайчлах энэ ажиллагааг хийх хэрэгтэй байна. За эмнэлгийн болон бусад машинаар олон хүн удаа авч явахгүй байх дээр явганаар хүн зорчоод байх юм уу постыг
сая цагаан сарын үеэр бас ийм коммент тавьсан байсан те. Энэ дээр бид нар анхаарах хэрэгтэй байна. За тусгаарлах байрны асуудлыг шийдэх ёстой. Улсын онцгой комиссийн 6 дугаар хуралдаанаар бол аймгийн орон нутагтаа байгаа амралт одоо соёлын газруудыг сулал гэсэн ийм даалгавар өгсөн. Тэгээ манайдар бол яг өвөл одоо ажиллаж байгаа юм байхгүй байгаа. Тэгэхээр энийг бид яаж шийдэх ёстой вэ? Дээр нь одоо өөр ямар гарц байна вэ? Тэрийг ажилдуулаа гэхэд хэн ажиллах вэ? Хүн л ажиллана шүү дээ, тий? Зөөгч нь хэн байх юм, тоогооч нь хэн байх юм, үйлчлэгч нь хэн байх юм гээд бид нарт бол шийдэх ажил их байна. За энэ хоол хүнс бэлэн үү гэдэг дээр бид нар анхаарах хэрэгтэй байна. За энэ өвчний учир гэрийн хорионд орсон, хязгаарлалтанд орсон ийм хүмүүс одоо гарч ирж байгаа. Солонгосоос одоо ирсэн хүмүүс дотор маргааш өглөө ажилд явах ёстой гэдэг хүн сууж байгаа. Тэгэхээр энэ хүнийг бид яах ёстой вэ? Тэгэхээр хөдөлмөрийн тухай хуулийн 66 дугаар зүйл дээр бол ийм хоёр заалт байдаг юм байна. Тэгэхээр энэ заалтын дагуу хэн одоо тэр бичгийг хийж өгөх вэ? Тухайн ажил олгогчид тий эмнэлэг бол хийхгүй юм байлаа. За тэгээ энийг одоо бид нар шийдэх ёстой. Энэ хүний ажилд нь явуулахгүй, тэгтээ ажил тассан тооцохгүй тодорхой хэмжээний цалин мөнгөийг өгч явах ёстой. Ийм заалт орсон байгаа. За ийм зүйлүүдийг танилцуулахыг хүссэн юм аа. За одоо Дорнов аймаг дээр бид нар нөгөө хууч хятадаас орж ирсэн хүмүүсийг хуулиороо тогтоож хяналтанд авдаг байсан бол одоо бид нар Солонгос, Японоос ирсэн хүмүүсийг хяналтанд авдаг ажил руу орж байгаа. За эрүүл мэндийн газар бол бусад улс орноос онгоцоор ирж байгаа иргэдийн мэдээллийг мэргэжлийн хяналтын газраас авж байгаа. За холбогдох боломжгүй ийм хаягн дээрээ байхгүй утсан авдаггүй ийм газруудыг бол тагнуулын газар мэдэгдээд за мэдээллийг олуулж ийм харилцаа холбоо тогтоож ингэж ажиллаж байгаа. За ирсэн иргэдийг бол харьяа өрх сумынхын эрүүл мэндийн төвөдөд мэдээлээд хяналтанд авч одоо 14 хоногийн турш хянахаар ингэж ажиллаж байна. За 2 сарын 20-наас 25-ны хооронд нийт 18 иргэн одоо манай аймагт ирсэн байгаа. За энэ дээр дундгойн харьяатай 2 хүн, дорнодын харьяатай 1 хүн, дархан уулын 1 хүн байсан. За энэ хүмүүс бол Дорногот байгаа гэд хаягаа хэлээр орохдоо мэдгдсэн боловч одоо Дорногот байхгүй энэ аймагуудад байгаа учраас мэдээлэл тэр аймаг руу өгсөн байна. За манай нутаг дэвсгэрт байгаа 7 хүн байна. За үүнээс Агатхан өрхийн эмнэлэгтээр 3, Мишельман өрхийн эмнэлэгт 1, Таластам өрхийн эмнэлэгт 2 хүн, Галан Жаргалан сумын эрүүл мэндийн төв дээр 1 хүн хянагдаж байна. За Улаанбаатар хотод 5 хүн, Дундгой аймагт 2 хүн байгаа. За энд бол уцаар холбогдох зөвлөгөө өгсөн ийм мэдээлэл байна. Холбоотой байхгүй тий. За ингэ хямж байгаа. Одоо бид нар аялын намс давтаа хятадаас ирсэн үү гэж асуугаад байсан хөөж. Одоо бол тийхгүй аль улс оронд явсан бүгдийг л авна. Оросоос одоо өнөөдөр та нар мэдээ сонссон бол Солонгосоос гараад Орос руу нисээд Эрхүүгийн онгоцоор, Москвагийн онгоцоор ирж байна. Урчин Москва Улаанбаатарын онгоцноос бас хүмүүсийг тусгаарласан байж байгаа. Тэгэхээр бид нар аль ч улс орноос ирсэн халдвартай гэж үзэн халдвар орж ирэх болов үгүй болов гэж бодохгүй орж ирэхэд бид бэлнүүл гэж бодож ажиллах ийм шаардлага байна гэж хэлхийг хүссэн юм аа. За баярлалаа. За тэгээ өнөөдөр ямарчсан улсын онцгой комисс ямарчсан 7 дугаар хугацааны ингээд тэмдэглэлтэн ямарчсан дахиад ирээгүй байж байна. Ямарчсан бид нар өнөөдрийн энэ хуралдаанаар 27 оны одоо шийдвэрээ 3 сарын 3-ны одоо өглөө 8 ийм одоо шийдвэр байна. За хоёр асуудал бид нар энэ Улс орнд зочид тавих суудлын материал болон олон нийтийн хууль бэлтгэх. За хуулийн дээрээ эрсдэл зохицуулахын 2020 оны 2-р сарын 27-ны өдрийн 8 цагаас за 3-р сарын 3-ны өдрийн 8 цагт явуулсан саналаа. За Монгол улс бүднээс Солонгос улсын хоорондын 2 тав хууль бэлтгэх зүйл зогсоосон байгаа. За ийм учраас одоо Солонгос улсаас өмнө ирж ирсэн хүмүүсийн бүтцийг одоо эдний бүтгэн мэдээллийн газар манай багийн дараанараас гаргах хэрэгтэй. Одоо бид нар энэ үеэрээ одоо гадаадын ямар иргэн болов уу гэдэг ямар үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг бүртгэлтэй болж байгаа хэрэгтэй. Ялангуяа христийн шашны чиглэлээр одоо бас Солонгосчууд орон аймагт мэдээ ажилладаг юм байна. Тэгээ энэ асуудалтай одоо манай цаашаа сон эрдэнэ хэтийн газраас нуцхан хатад дуусахгүй сая одоо юу гэдгийг 3-4 хоногийн өмнө одоо ирсэн Солонгос иргэн одоо Дорнов аймаг дээр ирсэн гэсэн ийм мэдээлэл бас байна.
За бэлэн байдлын зэрэг одоо шилжсэн цаа холбогдуулаад төрийн албантай гадаад болон тусгай комисс зорчиг 2020 оны 2-р сарын 25-наас 3-р сарын за 30-ны өдөр хүртэл хугацаагаар одоо хязгаарлалт тусгаймаас танилцуулъя. Яарч ч одоо ийм тохиолдол гарах юм бол тохиол юм одоо чиглэлтэй өгөх ингэж одоо явуулах юм шиг зохион байгуулъя. За энэ өвчтөнтэй холбоотой энэ мэдээллийг бас энэ цаг хугацаанд манай онцгой байдал за эрүүл мэндийн газар өгч байгаа. Тэмцээс одоо юм манай цагдаагийн байгууллага, технологийн байгууллага буурал мэдээллийг бас иргэжийг бас өөрөөр байгаа олон нийтийн энэ сошиал энэ мэдээлэл дээр бас мэдээлэл хангалттай гарсан байна. За сүүлийн үеийн энэ мэдээллийг бас буруугаар өгөх зарим нэг нь одоо юм мэдээллийг өөрийнхөө одоо ойлголцын түвшинд бас олон нийтэд танилцуулах гэдэг ийм янз бүрийн юм гараад байгаа. Тэмцээс энэ асуудал дээр анхаарал хандуулж байгаа гэдэг үсээ. За 2000 одоо энэ 2 сарын 29-нд замын үедээ тусаасан байгаа 104 иргэний одоо 14 хоногийн одоо хязгаарлалтын биелэг болоод бууж байгаа. За энэ асуудлыг замын үедээ амтэрийн газартай бас ярьж байгаа. Энийг бас шийдвэрээр оруулна. Нэгдсэн 2 автобусаар Улаанбаатар руу сүргэн энэ ажлыг одоо зохион байгуулна. Тэгээд энийг одоо улсын онцгой комисстэй бас ярьж байгаа. Тэр бас эксактээр гэрийн хайлттай гаргаад ингээд ариутгал сургууль хийгээд одоо юм 29-нд Улаанбаатар бүрэн хайлтыг одоо зохион байгуулнаа. За энэ иргэний бүтгэл мэдээллийн албаны сайн шансан энэ ер нь энэ сондуудад энэ Солонгос, Япон за энэ бусад улсаас ирсэн энэ иргэдийг нэг бүтгэж явах энэ ажлыг бас яаж зохион байгуулаарай. За постод авч байгаа мэдээж одоо юу гэдгийг ажлын хэсгийн хоол ундаар хангах, за маскаар хангах, за бензин шатхуунаар хангах асуудал юм бид маргааш шийдэх ажил. За энэ асуудлыг юу гэдгийг цагдаагийн газар бензин маск хэрэгтэй онцгой байдаг. За сайн шанснаас судалгааны хамгаалалтын газар, за мэргэжлийн хамтын байгууллага, за тээврийн газар өөр ямар байгууллагын постыг авч байгаа. За энэ судалгаануудаа бас яалтаа өгөх юм бол бид бас энэ онцгой үеийн одоо шаардлагатай үед экспорсын үед одоо зарцуулах энэ мөнгөөс одоо хийгээд явнаа гэж байна. За постын хүн чинь нэмэгдүүлээ. Аль постн дээр ямар хичнээн үнэтэй хүн ажиллах ёстой. Энэ тоогоо одоо бид нарт яаж гаргаад. Тийм бол одоо бид бусад байгууллагаас хатан оролцоод ялангуяа энэ мэргэжлийн байгууллагуудыг хатан оролцоод тал дээр одоо онцгой анхаарч яаж тий. Онцгой эдийн газарчаас энэ өгч байгаагаар төвлөрүүлнэ. За өөр одоо манай мэргэжлийн байгууллагууд байж бусад ийм газруудаас бас энэ хүн чиг ус нэг хуваарлаж бараг нэгэд одоо 27-оос 3-ны хүртэл одоо 2-ны хүртэл одоо сонгосон юм чинь. Энэ хугацаанд одоо хариуцлагатай ажиллах, хоостоо одоо бас нэлээд хариуцлагатай ажиллах одоо нэлээд анхаарах болоорой. За сомдуудад бас чиглэл өгье. Сомдуудад ялангуяа энэ хөрсний бохирдолтой холбогдуулаад энэ нийтийн 0, айд үгийн 0 за мөн одоо бохирдсон газруудыг бас ариутгал хадгалж хийх энэ ажлыг бас нэгэн зохион байгуулалтыг шийдвэрлэдэг. За 14 сумын засаг дарга нар өөр чиглэл болгож байна. Дээр нь 14 сумын засаг дарга нар энэ постын үйл ажиллагаанд бас тэмдэг тустай үзүүлж ажиллах. Ялангуяа энэ эргүүл постод авч байгаа хүмүүсийг одоо юу гэдгийг ариутгал хадгалж тэр маск одоо бусад зүйлээр хангах одоо бас өөр чиглэл хариуцлагатай оролцох хэрэгтэй шүү. За төмөр замын хөдөлгөөн бол зогссон байж байгаа. Тэгээд тэр эдгээр мөнгөний одоо юу гэдгийг авсан бол тэрний хаалт тогтоож байж байгаа юм байна. Тийм ээ. Ямар нэгэн одоо шийдвэр гаргах шиг энэ асуудлыг шийдэх зохион байгуулалт хийх. За тусгаарлах байрны асуудал одоо бид шийдэх ёстой. За ямар ч 50 ортой амьдаг, 20 ортой амьдаг. За энэ бол одоо өвчтэй хүн ирвэ гарах юм бол үүнд одоо ямар ч тусгаарлах нэг юм байна тийм. За бусад одоо юм ямар гэдэг бас тусгаарлах ажил бас хамаагүй.
MRS Star гэсэн ийм гурван буудлыг одоо тухайн үед нь бас ярилцж байгаа. Тусгай байдлаар одоо ингэж 100 тонны бас оролцож байгаа. Тийм учраас энэ саншин цуман дээр ямар нэгэн эрсдэл гарах юм бол хаана тусгаарлахгүй гэдэг одооноос шийдсэн байна. Шийдсэн байна. Төмөр зомд байж байгаа одоо тусдуудыг тусгаарлах байраар одоо бас хөргөн үгээр өгөөд шийдсэн. Аймгийн төв дээр үүсгэж байна. Тусдуудлаа бас хөргөн үгээр өгөөд шийдсэн юм. Энийг ямар ч яаралтай эрсдлийн үнэгээ хийгээд ингээд яаралтай энийг одоо тодруулах хэрэгтэй. За зам бууд дээр байж байгаа бид нар энэ 104 өмнө дээр бас мэдээдгүй зааварч байгаа. Тав бүгдж байгаа ба. Одоо ирсэн хүмүүс маань бас буудлын мөнгө мөнгө байхгүй. Тэр нь ирсэн хүмүүс маань одоо юу гэх юм хоол ундаа аваад идчих юм мөнгө байхгүй. Яг өнөөдрийн байдлаар одоо 50 гаруй сэдвийг одоо усан онцлог онцлог хийсний дагуу 50 гаруй сэдвийг одоо энэ гарч байгаа. Мэдээж одоо хүний буудлын байж байгаа. Тийм учраас тусдуудыг энэ одоо юмсан буудлын мөнгө өгөөд за тэгээ мэргэжлийн байгууллагуудаар хоолыг хийгээд ингээд одоо ямар ч ажиллаж байна. Ямар ч энэ асуудал дууссан дараа одоо мөнгө төлөвлөлт энэ асуудлууд хэвчтэй ярих бол тийм учраас одоо юу гэх юм энэ хүнсний асуудал дээр бас нэлээд онцлог байна. Нэг сарын нөөц байгаа гэдэг чинь энийг бас нэлээд сайн судлаад дахиж одоо тодруулах юм ажлыг бас нэлээд сайн хийгээрэй тийм. Тийм учраас энэ хоол ундны асуудал ялангуяа энэ хүнсний хэрэгцээний асуудал юм гурал будаа за бусад энэ магшилны асуудлыг сонцгоо авах юм. За тэгээд зар сурталчилгаагаа хийх мэргэжлийн байгууллагууд бас холбогдох одоо юу гэх эргүүл тойргууд гэдэг энэ коронавирустай холбоотой энэ судалгаануудаа сайн хийх энэ асуудлаас одоо онцгой анхаарах хэрэгтэй. Одоо маргаачлаас эхлээд нэлээдгүй зовлон ирнэ тайлбар. Энэ 27 оны одоо өмнө одоо юу гэх юм Дорногов аймаг руу Улаанбаатар хотод бусад аймаг сундаас ирсэн хүмүүс зөндөө үйд. Одоо энэ хүмүүс чи юу гэж юм гэхээр 27-нд одоо юу гэх юм 20 зэрэг нэглэн тавьчихаар буцнаа гэсэн байдлаар ирсэн гэж. Тийм учраас одоо маргаашд одоо яалтаа одоо хариуг нь хэлээд үнэхээр өвчтэй зовлонтой яалтчгүй одоо юу гэх юм улсын хэмдэг бараад ийм хүн байвал одоо юу гэх юм онцлог шийдвэрийг явуулдаг. Бусдаар одоо юу гэх юм зүгээр одоо юу гэх юм Улаанбаатар хотод байж байгаад энэ шинэлчээд эргээд одоо явах гэж байгаа ийм хүн болсон болтой гэх юм. Энд нь одоо юу гэх юм гурваныг дуусгах, хоёрыг дуусгах. Энэ 20 зэрийн үед одоо юу гэх юм дэглэн зохиолоод ингээд явуулах хүмүүс дүүртэй шүү. Ер нь Улаанбаатар хотод улсын онцлог учраас анхааруулж байгаа асуудал нь олон хүн явуулаад биднэрт тэ ачаал үүсгэж байгаа юм. Бид бол орохгүй шүү гэдэг юм асуудал хэлж байгаа шүү. Ямар дарга зэрэгч вэ? Ямар ч одоо юу гэх юм албан тушаалтай төрийн албанд ажилладаг хүмүүс вэ? Бид бол орохгүй шүү гэдэг юм асуудал хэлж байгаа. Тийм учраас бол яг шаардлагатай тэр өвчтэй зовлонтой үнэхээр одоо хот руу явхаас өөр аргагүй болсон. Гачигдал гарсан, өхөр зовлон гарсан. Ийм хүмүүсийг л явуулна гэсэн зүгээр нэг одоо юу гэх юм долгож ирчээд одоо нэг өдөр ажилтаа ажлынхаа өмнө явъя гэдэг ийм байдлаар хандах юм бол явуулах болцоо боломжтой шүү гэдэг бас өөрөөс тайлбар өгнө. За энэ уурхайтай холбоотой гэх юм энэ үр бүрийн газруудтай холбоотой тийм санал асуултууд одоо хотоогоор ирээгүй ирж байгаа юм байна уу тийм. Хотод өргөнч гэх юм уу? Тийшээ маркет гэдэг юм уу? Иймэрхүү газрууд бол бас асуудал тавьсан гарцаагүй баг. Ийм асуудлыг гэсэн одоо юу гэх юм сонирхол юу нэг бодлоо авч хэлцээд яаж яриулахад одоо бүртгээд гарах гэх юм. Энэ асуудлыг гарч ирсэн. Яг эцсийн шийдвэрүүд одоо сая хайдын эрсдэл юу байгаа. За ямар ч сан 2 сарын 27-наас 3 сарын 2-ны өглөө 8 цаг хүртэл ямар ч сан 20 зэрэг нэг ингээ өргөжлүүлээ. Хоёр дахь асуудал 50 ортой
хангах хэвчдэг. За аймаг онцгой нууцаас зохион байгуулъя. Энийг бол санхүүгийн эцсийн даргатай хариуцлага тавих хэрэгтэй. За тавд нь бол одоо ямар ч хариуцлага тооцох, хяналтаа чангатгах гэсэн ийм томлолт хариулсан. Онцгой нууцын шийдвэрийг одоо гаргая. Тэгээд улсын онцгой нууцын бас 7 дугаар шийдвэр одоо өнөөдөр маргааш амжсан тодорхой ажиглаад ирэх ба. Тэр үед нь одоо бас нэмэлтээр гарах юм байх бол одоо гаргая гэсэн юм байна. За хонд болохгүй ингээд дуусах. За. Хүн үуч техник хэрэгсээр хангаж ажилладаг сумын засаг дарга буюу сумын онцгой нууцын дарамт даатгсан ийм шийдвэр байна. Тэгээ хүн үчээ нэмэгдүүлэх нь шүү дээ. Хүн үуч хичнээн хүн ямар одоо хоосон дээр хэрэгтэй байна гэдэг саналуудаа өгөөдгөр. Хичнээн литр бензин шатхун хичнээн одоо юу гэдгийг маск хэрэгтэй байна гэдэг саналуудаа яаж тамаарч бичээд ямар ч мэдээ хангай. Нэг үе одоо бид нар бас нөөцтэй болсон. Одоогийн байдлаар 20 мянган одоо маск нөөц хийж байна. Тэгээ нэг удаагийн биш. Голдоо одоо Дорнов аймгийн одоо ойдолцоор оюулсан гар аргаар хийсэн угаагаар хэрэглэх болцоо боломжтой ийм маскны нөөцтэй болсон гэж хангах одоо бүрэн болцоо болгож байгаа шүү. Энэ түрүүний хэлсэн нэг санал фитнес спорт залуудын үйл ажиллагааг яах? Нэг одоо за ямар ч тийм удаага хараад байж. Дараагийн удаа одоо юу гэдгийг олноор хүмүүс тоглоод ингээ инх самбраагүй байдал бас үүсгээд олон хүнийг хамраад ингэх юм бол ямар ч нэг тусаад байдаг. Одоо бол юу гэдгийг нэг 5-10-аараа одоо спорт заалтанд орох. За нэг 5 хүн одоо фитнес топ энэ асуудал нээлттэй гэж байна шүү дээ. Нээлттэй гэж. Одоо өнөөдрийн байдлаар ингээд бодмоор явж байгаа. Одоо саксын өмнө шийдэж байгаа хүмүүс зөндөө гэж байна. Таад энэ одоо аймгийн засаг даргын хамгаалалтын газрын урдлыг саатанд ороод хараарай. Огт тоглолтгүй байсан хүүхдүүд спорт зоолыг хаасан чинь одоо бүгд энэ гадаа саксын шийдэн дээр болоод ирсэн байж. Таад одоо нөгөө бидний хийжсэн тоглоомын газруудыг хараарай. Тэн дээр үүдээр 5-6 хүүхдүүд байна саксын шийдэн дээр. Саксын бүгд болоод одоо байж. За аймгийн онцгой комиссийн ээлж туралдаан боллоо. Тэгээ сая бас тодорхой асуудлуудыг шийдвэрлээ. Тэгэхээр ирээнээр орж ирсэн одоо 104 иргэн тусгаарлагдж байгаа. Яг одоо энэ хязгаарлалтын дэглэм сонгосонтой холбоотойгоор тэргээд одоо 104 иргэний бас одоо хугацаа дуусч байгаа. Тэгэхээр энэ асуудлыг яаж шийдвэрлэхээр сая онцгой комисси шийдвэрээ гаргав. Энэ талаар та мэдээлэхгүй. Тэгэхээр самуудын хэлээр бол 104 иргэний бид нар хятад улсаас татаж авсан байгаа. Тэгээ одоо үндсэндээ 2 сарын 29-нд энэ хүмүүсийн маань 14 хоног дуусна. За энэ хугацаанд бол ямар нэгэн халдварын шинж тэмдэг илрээгүй учраас бид нар одоо 29-нд энэ хүмүүсийн Улаанбаатар хүрэх ажлыг зохион байгуулад бэлтгэл ажлыг хангаа явж байна. За улсын онцгой комиссид санал тавьсны дагуу бид нар 29-нд энэ 104 хүнээ бол тусгай 2 автобус гаргаж одоо нэр усын жагсаалтыг гаргаад мөн одоо хотод хаана очихын тэр гэрийн хаяг эмийг тодорхой болгож ингэж явуулахаар бэлтгэл ажил хангаад явж байна. Энэ хугацаанд гарсан зардал за мөн одоо энэ явах зардлыг хаана шийдвэрлэх вэ? За энэ зардлууд бол бүгд одоо тооцоог хийгээ явж байгаа. Тэгээд бид нар тооцоо гаргаж улсын онцгой комиссид өгнө. Тэгээд онцгой комиссаас бол энэ асуудлыг шийдэх байх гэж бодож байна. Одоогоос яг урьдчилсан байдлаар сум аймгийн онцгой комиссаас бол тодорхой зарлуудыг гаргаж ир. Гэхдээ одоо бас хүрэлцэхгүй тохиолдол байгаа учраас бид нар улсын онцгой комисс тооцоолыг хүргээд тэндээс одоо дэмжлэг заашгүй авах хэрэгтэй юм байж байгаа. Иргэд олон нийтэд анхааруулж бас юу гэж сая онцгой комисси шийдвэр. За иргэдэд одоо өгөх мэдээлэл бол бид юун дээр одоо анхаарах вэ гэхээр бид нар хуучин бол одоо хятад бүгд найрамдах хятад ард улсаас хилээр ийм өвчтөе сэжигтэй ийм тохиол ирэх байх гэж маш их
замун үзэм рүү анхаарал тавьж ажиллаж байсан бол одоо л нөхцөл байдал бас өөр болж байна. Тэгэхээр дэлхийн аль ч одоо 39 улс оронд энэ өвчний тархалт бол бүртгэгдсэн байгаа. Тэгэхээр зэрэг агаарын шугамар одоо аль ч улс орноос энэ өвчин гарсан тэр голомт бүсээс хүн ирэхийг үгүйсэхгүй байна. Өнөөдөр бол зөвхөн Солонгос, Японд одоо нислэгийг л төр хугацаагаар зогсоож байгаа. Тэгэхээр зэрэг манай иргэд өөрсөндөө хамаатан садан одоо юу гэдэг найз нөхөд танаад айлчилж ирсэн ийм улс оронд аялсан сүүлийн 14 хоног дотор аялсан түүхтэй ийм хүн ирэх юм бол харьяа нутаг дэвсгэрийн харьяалын эрүүл мэндийн байгууллагад одоо мэдэгдэх хэрэгтэй, бүртгэлжүүлэх хэрэгтэй. 14 хоног одоо энэ хүмүүс гадуур гарахгүй өөрийгөө одоо тусгаарлаад гэр орондоо одоо байх, за амны хаалтаа байнга зүүх, гараан тогтмол угаах, за гадуур одоо их явахгүй байх, аль болох олон хүн бөөгнөрсөн газраар явахгүй байхыг одоо зөвлөж जैन дээр нэмээд шаардлагагүй тохиолдолд эрүүл мэндийн байгууллага эмнэлгээр очихгүй байгаасаа гэж би бас та бүхнээс хүсэж байна. Хэрвээ одоо эмнэлгийн тусламж хэрэгцээтэй бол 103 юм уу өрхийн эмнэлэгтээ дуудлага өгөөд үйлчилгээгээ аваасаа гэж ингэж хүсэж уриалж байна.